За сайн байцгаана. За өнөөдөр нөгөө эдний Independence Day 4 July гэдэг үндсийнх нь баяр өдөр болж байна. За ингээд баярын өдрөөр бол хүмүүс ерөнхийдөө амарсан тийм ийм амралтын байдалтай байна. Тэрнээс биш одоо ингээд манай Монголын улсын одоо төрийн үндсийнх наадамтай адилхан морь уралдаал, бүх барилдаал, номсон харвал тийм бол байхгүй. Одоо тэгээ манай Монгол улс ч одоо аргагүй нөгөө маш одоо баян одоо түүхийн одоо замналтай учраас бас тэмдэглэх юм ихтэй байдаг. Энд болохоор энэ ч одоо шинэ улс шүү дээ. Одоо 200 хэдэн жил одоо болсон гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр яах хүмүүс ингэж амралтын байдалтай байна. Гэхдээ өнөөдөр мэдээ үзэж хатал онгоцны билет одоо айгүй ачаалтай байна гэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ 4 дахь өдөр, 5 дахь өдөр, хагас өдөр, бүтэн сая өдөр гэдэг ингээд 4 өдөр таарж байгаа учраас хүмүүс одоо нэлийн одоо ингэж хот оронд одоо явж байгаа гэж би ойлгосон. Миний тохиолдол өнөөдрөөс эдний баярын үедээ бас болж байгаа учраас амраад сайхан саун суугчаад уснанд очиад ингээд ачаад талид явж байна. Одоо яг ингэж л амарж байна. Тэгвэл би бас чихэн бас эдний үндсийнх баяр наадам яг яаж бол тийм бодож сонирх гэж бүр Вашингтон ДС рүү 4 жил юм очсон л та. Тэгвэл яг тэр ерөнхийлөгчийн үг хэлж байгаа тэр жагсаа цуглааныг бол бид нар үзэх ямар ч боломжгүй юм биш. Бүр ингээд яаж ч тэр хаттад буухад буурсан. Тэр бол одоо айгүй тийм давхар хамгаалалттай учраас ямар ч уулч мөр тэрийг үзэх хэцүү юм билээ. Би бол чадаагүй. Энд болохоор хүмүүс зүгээр л амраал байгаас биш яг орой болохоор нөгөө юу сажид бодолно. Тэгвэл сүүлийн үед болохоор энэ Америкч одоо 110 Фahrenheit бодоод айгүй халаад тэгээд хээр ойд хэрийн одоо төмөрх болж байна. Тийм учраас одоо энэ одоо юу гэдэг те салютигээс буудуулахгүй гэж хоглоод байгаа. Ер нь гол одоо наадмын шинж, наадмын өнгө цусны салют бодолт байдаг юм байлаа дөө. Бас олон жилийн одоо баярыг харж яхад. Тэгээд би одоо нэг юу хэлэх гээд байна гэхээр эднийх бол яг их хурдан улсаас салан тусгаарлаад өөрийн гэсэн Америк нэгдсэн улс гэсэн тийм нэг одоо үндэстэн болсон юм байлаа л да уг нь түүхэндээ. Тэгээд одоо яг айгүй олон үндэстэн нийлсэн ийм учраас сүтээ бол тэмдэглэхгүй юм байна. Тий. Тэгтээ би энийг одоо өөрийнхөө орнтой харьцуулах юм бол манай Монгол улс чинь айгүй өв түүх ихтэй, үндэсний соёл ихтэй учраас одоо нүсэр тэмдэглэдэг. Энд бол юу тийм байдгүй. Тийм нэг аргагүй шинэ улс юм да. За ингээд ямар ч байсан энэ баярын уур амьсгалыг ингээд та бүхэнд хуваалцгаар хуваалцчих юм. Би л мэдрэхгүй байна. Надад мэдчихэж байгаа юм алга байна да. За ста уучлаа. За ингээд баяр та.